안녕하세요. 도번 복싱짐 백하수 선수입니다. ир бүрэг гарч боёо 6 сарын 19-нд Токио хотод болох Оаши жимээс зохион байгуулж байгаа мэргэжлийн боксын миний дараагийн тулаан болох гэж байна. Тэгээд энэ тулаанда би болоод сэтгэл зүй, биеийн байдал бэлтгэлээ маш сайн базаасан байгаа. Тулаанда амжилттай оролцсон. Одоо бид нэр даваа гарагт Японд хөдлөнө. Японд 2 дахь удаагийн мэргэжлийн тулаан болохоор бас гайгүй. Тэгээ би сэтгэл санааны дарамт буюу биеийн байдал бүх зүйл бэлэн байгаа. Сонирхогчийн боксоор олон удаа тэмдэглэлийн тэмцээнд оролцож исэн, гадны тэмцээнд оролцож исэн туршлага маань зөндөө байгаа учраас ямар нэгэн сэтгэлийн дарамт ч юм уу айдас бол надад байхгүй байгаа. Өрсөлдөгч амирчны тухай гэх юм бол ер нь ганцны тулаанууд үүссэн. Тэгээ ерөнхийдөө бол над өөртөө маш итгэлтэй байгаа. Тэгээ тулаандаа бол ял байгуулна гэдэг бүх зүйлээ дайчлаад ер нь ял байгуулнаас итгэлтэй байгаа. Ерөнхийдөө урагшаа давталсан. Тэгээд ерөнхийдөө биеийн хөгжил сайжруулах тиймэрхүү дасгалууд ерөнхийдөө маш сайн хийсэн. Өөрийнхөө бэлдсэн юм ер нь тактикийг ер нь маш сайн баримталж ажиллана гэж бодож байгаа. Тий. Намайг дэмждэг солонгос хүмүүс болон Монголынхон спорт сонирхогч, боксыг сонирхогч намайг дэмждэг хүмүүстэй гэр бүлийнхэндээ одоо намайг таньдаг бүх хүмүүст гэж хэлэхэд маш баярлалаа. Тэгээ та бүхнийхэн төлөө би хичээх болно.